соёл шинжлэх ухааны яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн академик хөтөлбөр бүхий хөгжмийн академи байна. Өдгөө бид 9 салбар нийт 30 гаруй багш ажилчдтайгаар энэ 9 жилийн хугацаанд 40,000 орчим сурагчдад хөгжмийн боловсролыг түгээн бүтээсэн. Манай хөгжмийн академи нь Монголын хаач байхгүй олон төрлийн хөгжим байна. Гитар, төгөлдөр, нөрөв, хил, юкелеле, гүмэр гэх зэрэг хөгжмүүдээр сургалт явуулдагаараа хамгийн хэрэгтэй. Өнөөдөр та бүхнийг энэ цуглуулсан шалтгаан юу вэ? Эдгээр хугацаанд суралцсан суралцагчид өнөөдөр бидэнд ямар үзүүлбэр төлөвлөж бид бүхний мэдвэн сонрыг медаль хой гэдгийг үзэхээр хорон цугласан юм аа.
Соло гитар, ритм гитар, бэс гитар, бүгдийг бүрдүүлээ. За дөөрөөс. Багшийн тооноос нь харж бол за энэ дээр бол зарим багшраас нэрээгүй байх шиг байна. Бүгд рүү оруулах гэж байна. Бүгд энэ шахаж байна. Зарим нь өндрөө зогсож байна. Зарим буугаад өндрүүд нь уушаа буугаад амраад дээр зогсож байна. Окей. Манай ч өндрүүд залууч багшд байдаг. За зурагч маань зураг аваад за мөн бас энэ талаас та бүхнээс багштай зураг авах болно. Хүүхдүүдтэй тайлбар дээр зураг авах болно. Тайлбар одоо ингээд та бүхний нээлттэй өгч байгаа. За би зогсоод зураг авчих.